Одоо яг энд бид нэг л үнийг ярих ёстой. Өнөөдөр их баригчид эсвэл сөрөг хүчин сөргөлтийн тулд бид энд улс төр хийх гэж та бүхэнд үнэн зөв худлаа үнэн мэдээлэл өгөх гэж ердөөсөө суугаагүй. Өнөөдөр Монгол улсын засгийн газраас 2015 оны өргөн барьсан төсөвт бичсэн хуулийн тухай ярьж байгаамаа. Тийм учраас өнөөдөр засгийн газар 2015 онд 4 төрлийн татварыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг төсөвтөөгөө хамт оруулж ирээд өргөн барьсан. Малчин өөрөх мал бүхий этгээдийн албан татварыг нэг хонин толгойд 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж оруулж ирж байгаа. Хамгийн энгийн одоо хүн ойлгоход ойлгомжтой байдлаар. За энэ бол тэг төгрөгийн татвартай байсан байхгүй юу? Уг нь бол энийг 1000 хүртэл төгрөгийн хязгаарт багтаан аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тогтооно гэж оруулж ирж байгаа. За энийг одоо Батүл дарга нэг яриад байна шүү дээ, хотын дарга. Бид нар төсвийн эрх мэдэл өгж яана гэж хэлээд орж ирэхгүй байх тийм олон төрлийн татварыг иргэдэд тавих гэж байна. Энийг чинь би аваад цалин тэтгэр тэтгэмжээ тавьж чадахгүй. Энэ Улаанбаатар хот нийслэл чинь хөрөнгө оруулалтаа шийдэж чадахгүй. Тийм учраас Улаанбаатар хотын хөгжлийг хаах боох унгах, дампууруулах, бөмбөгдөх төсөв оруулж ирсэн байна гэж хэлээд байгаа нь ийм учиртай. За тийм учраас тэр үл хөдлөх хөрөнгийн татварын дээд хязгаарыг 2 дахин нэмэгдүүлнэ гэж хууль өргөн барьж шít. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээ 0.6-аас 1% байхгүй. Одоо төлдөг нь үүнийг 2% болгоно гэж оруулж ирж байгаа. Жишээлбэл яг энгийнээр ойлгоход 80 сая төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй нэг жижигхэн дэлгүүртэй эзэн байсан гэж бодъё. Энэ хүн үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг байхгүй юу? Банкнаас зээл авахын тулд заавалчгүй үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлсэн байх ёстой. Тэр хүний бас өмчийн баталгаа байх ёстой. Энэ хүн жишээлбэл 2% болоод нэмэгдэхэд одоо төлж исэн 800 мянган төгрөг нь 1.6 сая төгрөг болж нэмэгдэж байгаа байхгүй юу? Нэг дахин нэмэгдэнэ гэж байгаа нь энийг хэлээд байгаамаа. За дараа нь тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар, Дархан уул, Орхон аймгийн төвүүдэд ноогдуулж татварын дээд хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээр оруулж ирж байгаа. Жишээлбэл өнөөдөр иргэдийн амьдрал ядууфтар байна. Та нар бодоо долларын ханш, төгрөгийн ханш уналт. За энэ эдийн засгийн инфляцийн чинь өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн иргэн хүнд очих орлого ерөөсөө нэмэгдээгүй, цалин тэтгэврээр нэмээгүй. Тэгсэн мөртлөө бид татварыг нэмэх тухай яриад байгаа нь энэ эдийн засгийг улам дампууруулах буруу бодлого явах нэ. Тийм учраас ерөнхий сайдыг бид энэ удаагийн төсвөө татаж аваад шинээр бий болгосон бүтцэндээ тохируулаад өргөн бариад хууль зөрчгүйгээр оруулж ирээч гэсэн ийм саналыг тавьж байгаа. Өнөөдөр жишээлбэл Улаанбаатар хотод ихэнх одоо дунджаас доош орлоготой иргэд бол бензин шатхуун бага зарцуулдаг. За нэг литр нь одоо 100 литрт нэг 5 литр иддэг одоо машиныг унжиж жишээлбэл тэр Прус гэж жижигхэн машиныг өөрөөр бил 1.5 одоо цилиндрийн хүчин чадалтай тийм жижиг машин унжаа тийм үү. Энэ бол өнөөдөр жишээлбэл 36 мянган төгрөгийн татвар төлдөг. Энийг нэг дахин өсгөнө гэдэг бол 72 мянган төгрөг болж өөрчлөлтөнө. Нэг иймэрхүү жишээлбэл нэг дахин нэмэгдэж байгаа татваруудын орлого гэдэг бол хүн сонсоход бага юм шиг сонсогдоод эрх баригч нарт бол яг тэ жижигнэр нэмж байгаа штэ татвар гэд ингээд тайлбарлаад байгаа нь нийт Монголын ард түмний карманаас татаж авах гэж байгаа мөнгө учраас манай намын бүлэг дэмжихгүй гэж үзэж байгаамаа. Эхлээд та бүхэн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудаа хий. Тэгээгүй байж яагаад цалин тэтгэврээ нэг ч төгрөгөөр нэмээгүй байж өнөөдөр иргэдээс авдаг татварыг нэмэх тухай хууль санаачилж оруулж ирж байгаа юм бай. Эн чинь буруу гэж үзэж байгаагийн учир шалтгаан бол энэ. Нөгөө талаас яах гэж татвар нэмээд байгаа. Яагаад өөр их үүсвэрүүдээр орлогоо нэмэгдүүлж чадахгүй байгаа юм бэ гэвэл үнэхээр авсан зээл өнөөдөр хэрэгэлсэн энэ одоо төсөв хөрөнгө мөнгөний бодлогын алдаанаас болоод бүх зүйл нь дампуурсан. Гадаадын хөрөнгө оруулалт нь явцсан. Одоо дотоодын аж ахуй нэгжүүд нь үйл ажиллагаагаа хэвэн явуулж чадахгүй, борлуулалт нь муудсан, орлого нь багассан гэд. Энэ олон хүчин зүйлүүдээс шалтгаалаад татвар торох орлогын хэмжээ буурсан. Үүнийг дахин татвар нэмэх арга хэлбэрээр зохион байгуулж байгааг нь буруу гэж үзэж байгаа. За цаашдаа өрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ 90% болгоно гэж оруулж ирж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээгээ 90% болгоно гэж. За 70 гэж ярьж яснаа дахиад нэмээд 20%-ийг бид нар зээлийн барьцааны их үүсвэрт нэмж олгоно гэж. Ингээ 90%.
Энэ зээлийг Монголын ард түмэн төлөх юм аа. Энэ 2015 оны төсөв дотор одоо ингэж оруулж ирж байгаа. Зээлийн үйлчилгээний төлбөрт 707.9 тэрбум төгрөгийг нэгдсэн төсөв төлнө гэж оруулж ирж байгаа. За энэ мөнгө бол манай төсвийн 10%-ийг зарцуулах гэж байна гэсэн үг. Буцааж төлөх гэж байна. Дахиад 11 онд байна шүү дээ. Нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт бид 37.3 тэрбум төгрөг төлдөг байсан байхгүй юу? Өөрөөр хэлбэл зээл ийм бага байсан гэсэн үг. Гэтэл 2015 онд үүнээс бараг 19 дахин их хэмжээний зээлийн төлбөрт үйлчилгээнд хүнд мөнгө төлж эхэлж байна гэсэн үг. Энэ мөнгө бол өөрөөр хэлбэл иргэдийн карманаас гарч байгаамаа. Тийм учраас өнөөдөр манай хэвлэл мэдээллийн бол энэ бодит мэдээллийг засгийн газрынхан одоо гэрээ байгуулсан ингээд засгийн газрыг муулж болохгүй бас ерөнхий сайд хөөрхөн гой сайхан гэж магтах гэж ийм одоо үдс суртлын ажил хийгээд байна. Энэ болохгүй маа. Ийм байдлаар ажилласаар хагаад өнөөдөр энэ засгийн газар чинь айлын эрх хүүхдүүд шиг Монголын төсөв хөрөнгө мөнгөөр тоглоод дуусчлаа шүү дээ. Баян айлын хүүхдүүд мөнгөө үрж чадахгүй байна гэж зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг өнөөдөр Монгол Улсын засгийн газрыг одоо хийж байгаа ажил нь бол өрөө нэмсээр хагаад тансгалсаар хагаад Монголын ард түмнийг ийм хэмжээний үр дунгааж эргээгээд ард түмний нуруунд дээр ийм хэмжээний татвар тавьж хэлж шин. Тэгээ энийг бид нар ямар ч талаас нь өнцгөр нь тайлбарлах гээд эргээр олж харахгүй. Эргэн дорж гэдэг хүн бол миний карманд юу орох болоо төсөв батлагдахаар гэж бодож миний амьдрал яаж сайжрах болоо гэж төсвийн одоо хууль батлагдахыг харж суудаг болохоос биш миний карманаас мөнгө зулгаагаасаа гэж ерөөсө хардаггүй байхгүй юу? Асуудлын гол энэ байгаа учраас та бүхнийг мэдээллийн хэрэгслээрээ энийг нэг бодтойгоор зөв дамжуулж өгөөсэй гэж одоо хүсэж байна. Энэ бол хамгийн одоо гол зүйл. Тийм учраас маш яралтайгаар төсвөө татаж аваасаа гэдэг ийм шаардлагыг Монгол Ардын намын бүлгийн зүгээс өнөөдрийн хурлаасаа шийдсэн гэдгийг та бүхэн энэ улс орон даяар нэг цацаад өгөөсэй гэж хүсэж байна.